бүтээгдэхүүнээ ер нь экспортод чиглүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингээ манайх шинэ амттан ККК гэдэг 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За үйл ажиллагааны гол бидний чиглэл талх нарийн бов бэкэр байснаа одоо бид нар энэ эко бүтээгдэхүүн байгалийн жимс жимсгнэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Төв цэнгэлдэх стадионд намар ногоо өдрүүдэд үзэсгэлэн бодлоонд оролцоод энэ бүтээгдэхүүн маань Улаанбаатарчуудаас маш их өндөр үнэлгээ авч байгаа. Эко бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, хүмүүсийн хүнсийнхээ эрүүл хүнсэнд хандах хандлага болоод маш сайхан өөр болсон байна. За энэ хүнсний хувьсгал энэ үндэсний энэ хөдөлгөөн өрнөж байгаа явдлыг маш их дэмжиж одоо энд үйл ажиллагаагаа эрүүл хүнс рүү одоо чиглүүлж байгаадаа маш таатай байна. За сая бид нар Улаанбаатарын үзэсгэлэн бодлоонд ороод эко баталгаажуулалт хийдэг компанитай холбогдсон. Ингээ манай бүтээгдэхүүн дээр одоо эко шошго органик баталгаажуулалтыг хийх боломжтой гэж үзээд одоогоор судалгаа явагдаж байгаа. Тэгээ бид нар органик шошгоо аваад бүтээгдэхүүнээ ер нь экспортод чиглүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.